Энэ юу юм бэ? Олон л. Аав ээжигээ санаад муухай ажиллаад байсан юм шүү дээ. Энэ албаныг хаасан шиг хаачих. Хатууч ерхэн бол. Хоёр ирэхгүйсэн ч болно уу? Ер нь хүний ингэж эргүү маанагаар дуулдаг хүнтэй би цаашдаа ах トゥ угийн дотны хайцаатай байна уу? Яасан? Би өгмөргүй юм шиг харагдав. Тэр найз намраас Афганд ажиллагаанд явах юм уу санаатай байна шүү дээ. Эндээс нэг талбай хүүхэнд игээд ичээрэй. Тэр ганц би үнтэй суугаагүй 28 настай. Юу чамаа хараад идэв байл иччихв. Яг хажуудлын шиг суучихв. Намайг хараад ичиж улаагаад би үрдэл. Нийлрээ. Чи арай хаана үзэрэж навшаад авах шүү дээ. Би мэдэхгүй. Чи нүүрэн дээр чи бичээтэй байгаа юм шүү. Үгүй. Эдийн бүр газраа цусандаа орчуул яа. Би өөрийгөө сануулнаа. Мэдрүүлэн. Даруухан хөвгүүд харин цаана хатсуусан ирчүүд халирах айдсгүй тусгайгийн дачдаа чин бид эгэл сэргүүд жинхэнэ тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай салааны хаан нэрээ гаргасан эрэлхийг тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна хөлийн зэхүй онцгой даадгуур биелүүлэн бин садаа жигсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхачтай тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн доор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна Тусгай салаа 13 дугаар анги. Яа. За одоохоо. Цэвэр болтгий. Хиний юм блэ? Даавгийн сүлд 1-р одын 1-р сланы байлдагч. Яа. Хүлээ юм болцоод байгаад нуугаа яваад байдаг чи хаашаа хөвтөө. Эдийн бүр газраа аваад цусандаа орчуул яа. Байдаг сүлд чам дээр уулз төрлөө. Ууз.
уучих юм ууснаа. Уусаас. Үчи над дуцаа нэг хэдхэн минут болчихлоо. Яасан миний хөө гаагүй юу? Гайвэ. Зүгээр. Арай цаашаа хүндэрч юм биш үсттэй. Зүгээрээ. Даваа мэндэ чи ганц хүүгээ цэрэгч явуулъя гэсээр хагаад хүлгүү болгох нь вэ штэ. За чи юм сүртэй юм тий. Гэхдээ жаах шалбараад тэгээ баалчаа үсттэй. Гэхдээ тэр үтсэн сүр бадруулах юм байхгүй штэ юм гэж. Тэгээ жаахан шалбархаа чинь цаашаа явсаар хагаад ясны өрөвсөл болдог үсттэй. Хүүгээ нэг гайвуухан шиг юмчд үзүүлээ л да. За ээж. Хүн сүртэй юм тий. Зүгээр гэдэг чи. Гайгүй гэжтэй. Жижигхэн сумын эмнэлэг шиг ийм газар итгэж хүүгээ үлдээн гэдэг ч бат. Чавцсан амдий. Гэхдээ чи юу ярьж байгааг ойлгож байна уу? Тэр чин хошууцолтой. Олон жилийн туршлагатай их хэмжгүй миний хүүхдийг үтсэн байлаа шүү дээ. Гэхдээ түрүүн би ч гэсэн уцаар ярьсан мэт дээ. Миний хөш ингэж адарч яхаар авчирсан хоолой хүйтэй гэж. Би чин замаасаа ресторанаа сайхан мөөхтөө шил аваад ирсэн. Миний хөө сайн хоол унд идэж уу мэдв. Ойлголоо. За, өрөөндөө ороод идэв. Унаа авчирсан уу? Авчирсан юм уу? Ашгүй. Ээж нь барай явах юм уу? Зүгээр. Чи нөгөө байлдагчийг харсан уу? Ааха, барил дөө. Чи тэр байлдагч яг үзье. Өгүүлээд ихэлцэн л юм шүү дээ. За, зүгээр асууж харт. Зүгээргүй асууж байгаа чинь. Сарянаас жилтэй наа дурлал бүсг юм ин. 4 хоног хэрэгсэн хоолнд ирсэн юм шүү. Чөлөөгөө л авсан юм. Нэрээ тийм баха тий. Ер нь чи намайг дурлал төсөв хэл даапарлаад ах юм. Яг хэрэг дээр чийл тэр залууг зааж өгч зүс таньдаг болгоо эцтэй. Хүй. Үгүй тэгэж ярих юм бол чи л анх байлдагчийн тухай яриа хэлсэн шүү дээ. Тэгээд ч ээждээ байлдагчтай сонгосон нь чи яхаа. За би хэлсэн. Тэгвэл тэр байлдагчтай чи суугаад өгөө л дөө. Зүг сууч хөөрхөн залуу байлээ. Сэргэж. Оо. Аруу дэш. Эрг. Гот. Орш. Зүсрэх бороотой яргүй нэлбэтэй хавраар зөвлөж над руу учрал илгээвүү зүлээч үгүй тэрд харц зүрхний хайрын гэрэл байвуу дэврэн хүүгүний гэнхин сэтгэлээр дэгчин бүсгүйг ухаангүй ширтвүү Айдсууд болтол л. Аа. За манай салаа. Жигсаалын бэлтгэлийн хичээлээр жигсаач ажиллагаа сайжирч байгаа нь харагдж байна. Сайн байна зэргүүлээ. Одоо би даахын цаг хэлж байна. Энэ цаг дээр цэргийн дөрвийн хичээлийг сайтар уншаад над 40 минутын дараа шалгуул
Үүрэг ойлгомжтой. За хичээл юм шиг. Сүлд маань нэвлэг твдээд 4 онцлоо шүү. Уйтгартай байна. Хэрэлдэх хөнгөө бас уйддаг байх нэ. Ир улсууд аль муудад сайтахыг тэрэгхтэй. Сүл тэмдгээс гарангуут л аюул та хоёр муудалцаад хэрэлдээд эхлэн дээ. Байлж дэндүү дуулцдэрлээ. Байлж дэндүү. Би. Уулзалтын хугацаа 15 минут. Явж болно. Ойлголоо. Бүхэн дэвтэрч яваа юм. Явж болно. За хичээл уншаа. Уншаа. За, миний дүүгийн албан сайн уу? Аль ихч нь үсэ. Зэргийн амьдрал хэр дасж ин да. Алав давгүй сайн байгаа. Эхэндээ од болж онгоонд орж ирснийг бодволч одоо аваа гайгүй дасч ил байна. За таны ажил сайн уу? Сайхан аварч гин үү? Чи нэрээ намайг эмээ болгочих юм аа. Ажил сайн. Их чинь ойр нөгөө оюутнууд диплома бичээ зөвлөгөө энэ тэргсээр агаад юусаа зав гардаггүй. Ирч чадахгүй эсараад удчихлаа. Хичээгээ уучлаарай. За тэр яах вэ? Ямар өдөр уулга ирээд л тань штэ. Та харин тангаргийн баяраар ирээрээ. За. Нээлттэй өдөр гин гэсэн. Оо за. Би концертын дээрээ доолж байгаа штэ. Тийм үү? Тий. Тэгвэл их чинь ирэлгүй яах вэ? Ирж дүүгээ үзнэ. Нэр их чинь ирсэн дээрээ чамаа гэрлүү чинь нэг яриулаадах юм. Одоо ингэ шууд ярьж байгаа. Байна уу? Тэнд байна уу? Аав уу? Жохоо ээж хоо яриач тий. Оо. Тархан сайхан хаврчж гэнэ үү? Оо заац. Ядраагүй зүгээр. Оо. Боорсмөр. Ааха. Боорсмөр яаж ийн аваа? Оо тийм үү. Тэгвэл та буурсмаар зөөлөн барьж унаад буцаагаад адуунд нь тавиарэ. Оо заац. Ойдгүй хэрийн хөлн энэ жил яаж вэ? Оо ашгүй. За аваа. Би жаажигийн утсаар ярьж байна. Нэгжийн төмөрдөд яах вэ? За баяртай аваа. Чи нэрээ сонио уу шүү. Ээжийнхэн биеийг асуух байтал баахан малын хөл ярьсараа тасалж байгаа юм. Тэр манай салааны захирагч мундаг хүн дээ. Миний дүүгэл дараагаа дуудаж чихэр асуулаач. Чихэр асуултаа биш. Арго! Наашир! Улаан туга. Яасан бэ? Маларсан. Их махлах тэсчид байлдагч дэндүү таныг санаандгаа дуудчихлаа. Уучлаарай. Манай их жиргэл дээр ирээд танд чихэр амсуулах гэсэн.
Манай ирч. Амраа гэрээ ахлах төслөгч хурц. Сайн байна уу та? Сайн байна. Би Дэндвийн их чинь Нансал. За. Та энэ чихэр идэж. За баярлалаа. Манай дүү албандаа хэрвээ. Сайн сурч байгаа. Идэвхтэй сайн байлдагч нарын маань нэг. Манай дүү хар багасаа сургуулаас гарч гисэн юм. Хот ерөөсөө үзээгүй болохоор буудалж мэдэн таныг сайн харж андаж байгаарай гэж захикэл. Дэндв маань зэргийн амьдралд маш амархан тасч байгаа. Та санаа зовох зүйл огт байхгүй. Харин зөв бичих дөрөв юм цээжлэхтэй жоохон тиймэрхүү болохоос биш. Бусад тал дээрээ бол маш сайн сурч байгаа шүү. Сайн уу? Сайн. Суугаач тээ. Зүгээр чи өөрөө суул та. За хөл зүгээрээ суу. Би чамайг ирэхээр ирлээ. Энэ нэг жоохон чихэр. Найз нь ундагийн лав за. Бусдын чи салааныханд очиод амсуулчаар. За. Чамд яс ирэл ирсэн юм уу? Харин тийм ээ. Жаажа намайг ирэхээр ирээд тэгээд баярлал наашаа гүйчлээ. 4 хоног чинь дандаа хоос ирээд байсан. Өнөөдөр нэг жоохон юмтай ирлээ шүү дээ. Танаа эмээ чи хотод байт юм уу те? Гүй. Манай их чи авгаалгана 27 та залуу хүн би. Их чи тэгээд жаажа багтай байхад салааныхаар сони юу вэ? Би тангараг цэжлэх гэж ястаа зовж байна. Төвшин ахыг л жоохон зовоож байна да. Уг нь даруул цэжлэхий тэгээд яг шалгуулгаараа гацчаад байгаа. Чичтэй яг нүдэнд харагдаж ш байна нөхөр. Өсөлтөө. Нэрээ өнөөдөр хоолн дээр нөгөө номын чинь яг зэрэгэлдээ ширээнд сууж таарсан ш. За тэгээд өндийж ирээл манай ширээг нэгч хараад таньлээ. Чамайг л хайжсэн байгаа та. Яа нэрээ юу? Нэрээ бүр өндийж ирээл харсан гэдээ бодохгүй юу? Тийм үү. Төвшөөх юм чи. Төвшөөх яах вэ? Надад тангараг цэглүүлгээл хөөх явдаг. Би ч ястаа зааж байгаа. Хойлоо жоо хоорч өрөө. Одоо гай. Төвшөөх намайг асууж юм. Асуух байх тий. Салааныхнаар юу вэ? Ганц юмгүй дээ. Бач Дэндв. Би Агны жишүүрээр энэ төрүүлсэн. Хэмдээ даадагч дэлтлээ. Бэлтэг. Би сүлд чихэр авчиж өгөх гээд тэгээд тэрнээсээ болоод мартчих. Байлдагчийн үргээ 10 дугаар залтыг хэлтэй. Байлдагч нь анги салбарын байрлал дотор явахаар бол тасгийн захирагчаас зөвшөөрөл авч буцаж ирмэгц түүнд илтгэх. Тань залтыг зөрчсөн байна. Явж салаа орлогчтой илтгэхэд шийтгэл ав ойлгов уу? Ойлголоо. Явж болно. Гүйцэтгэе. Хөлгаагүй. Гайгүй дээ. Маргааш шимлээс гарах юм. Шах зэрэгт. За шах. Команд яга билүүлэхгүй байна. Зэрэг хөдөл. Эрүү дэшээ. Оо. Зэрэгс дундаа хаад. Марш. Токс. Болохгүй байна. Яга гар хаяад байгаа юм бэ? Гар хаяхгүй ш. Бүгд игнээ урьж алах нь. Ойлгов уу? Эдрийг алхаад марш. Токс. Зэрэгс. Оо. Зэрэгс дундаа хаад. Одоо алдахгүй ш. Марш. Токс. Зэрэгс. Орх. Өлмөсгөө зэрэгцүүл. Зэрэгс. Оо. Ирүүл дэшээ. Гар хаана авах ёстой лээ? Цээж тэнэлэг. Байлдагч Дэндв. Би над руу гүйцэтгэе. Эрхэм дэд ахлагч таны тушаалаар байлдагч Дэндв ирлээ. Болно. Чагсаалдар. Гүйцэтгэе. Байлдагч Дэндв. Би сайн байна.
За одоо бие даалтын цаг эхэлж байна. Хичээлийн тахимд орж өдөр хичээл дээр сурсан хичээлүүдэд бүгдээрээ давтна, ойлгосноо? Баруун тийш. Баруун мөр төрүүлж таад. Орш. Ороо! Байлааны тугийн дор ном хо зэрэгт зүдүш гаруй оны 1 дугаар ээлжээр татагт ирсэн цэгэл багшлыг хангарах өргүүл. Жигсаалын асар Араатуудын хооронд нэг шугамны дайтай. Орлогч на чигээрээ бусд нь баруун тийш. Арааmuur. Тэрс цахаад
Марш! Манай бүлд хөдөөнөөс энэ зэрэгт ирсэн. Оо, би таны нөхрийг зэрэгт авсан байх гэж бодлоо. Маа нөхөр цэрэг албанд явна гэд 25 хүрсэн байна ярьчихсан. Харин би гэдэг хүн тэнд санаад битгэрч байна уу? Танаа нөхрийг хэн гэдгийг? Байлдч төвшин уул нь хойч төвшин байсан юм л да. Тэгвэл манай дүүгийн яриад исэн төвшин байх юм л дээ. Диндэггээд хөдөөнөөс ирсэн нэг нөхөрт дөрөм заа сурах гэж авч яана гэд ярихгүй байна уу? Оо, ярилгүй яах вэ? Нөгөө нэг дуу харахаараа давхнаа тогтоочдаг. Харин дүрмийг бол 100 удаа уншаад ч тогтоодгүй гэсэн. Тэр ах нь л дээ. Харин тийм ээ. Би ч өстой нэг төвшин ахыгаас зоож ийна л гэж цаадах чи яриад байсан. Нэгдүгээр оролтын хэсэг даваа, хоёрдугаар оролтын Зэ Бимбатай. Нэгдүгээр оролтын Гэ Баатарсаг. Хоёрдугаар оролтын Амраатай гаргаараа. Нэгдүгээр оролтын Дөөрдөө. Хоёрдугаар оролтын Дөөрөлттэй. Нэгдүгээр оролтын Игэнэдэн. Хоёрдугаар оролтын Амраатай гаргаж үлдэж байгаа. Түрүүжихгүй шүү. Насаа барьж шүү. Роотыг нэр гаргаарай. За. Йоо.
барь цогцолч чинь. Тэр унлаа. Цаа цогцолч. Зараад чи одоо ирсэн шүү дээ. Гоё шалтай юм бэ. Ийм газар байдгийм гэж өстө бодсон ч гоо. Шавар шавхаасан. Хачин газар л өгтдээ баг гэж төсөөлж байлаа шүү. Жавцмаа минь дээ. Монгол улс чинь хөгжиж байна шүү дээ. Монголдоо нэртэй том цэргийн ангич гэдэг нэг иймэрхүү байлгүй яах вэ? Тойр гэртээ очиж ном аялцдаг. Энд ирчээл олон юм. Шалыг одоо ийм болготол нэлээд олон цэвэрлэгч хөлсөө тусдалтал зөөлөгдөг баг та. Өөртөө талбайг нь хараад байвал нэлээд олон хүн ажилламаар юм биш үү? Жавцмаа минь. Цэргүүчийн чинь лаадж хагаад нүрээ гартал ингэ зүлэгдэн шүү дээ. Аахандаа энэ шалан дээр дөрөв хөллөө зүлгэж явахдаа уур үрчлээсэн. Одоо ч бараг дүжирсэн байна дөө. Миний хүү шал арчиж чадчихэв нү? Жавцмаа минь шал зүлгэж чаддгүй хүн гэж хэм байх вэ дээ? Пээ. Ихтэй нэг өрөөний тоос соруулж үзээгүй хүн шал зүлгээ сууж ийн гэхээр зэрэг итгэмээргүй. Үнний яриад байгаа юм уу? Гутлаа засах, захныхаа давыг хадах, хувцаа оёх гэж бүгдийн цэргүүч нь өөрсдөө юм шүү дээ. Сүлдээ юм ойч чадахгүй үсттэй. Таараа энэ захны давгаа би өөрөө ойсон. Аах бүр сурахгүй, оройжонгоо суусан гэж бодчих. Яг мөн уйлчих шахчихсан нэг юм сурсан шүү дээ. За бийж бас нэг хэд шанаадуулж иж бас хэд танцуулж сурч ирсэн юм шүү дээ энэ ч. Захны давг угаач тэр өрөөнд эндүүддэг байхгүй. За бити худлаа яриад байгаа. Чи өөрөө зүв ярьчаа захны давга хадаа сууж ийн гэвэл нар баруунаас гаргахгүй. Нэрээ би юу гэж худлаа ярьж идэм бэ? Нэр. Нэр. Хүмүүс хүүхдүүдтэй хоолонд өгöd штэ. Ээж нь хүүдээ ресторанаас чиний туртай стейкийг Франц маягаар шарсан дахиад авчирсан. Яцны ганц туртай. За яа. Юу гадар яваад цэрэн дарга хүмүүс чинь бас энэ цуг хоног. Хөөе. Чи дахиад л эхэллээ. Энд чинь юу гэж бид нар хонж байгаа юм? Тэгэл ам татсан нэлээд хэрсэн хүү юм болоо гэж бодсон чинь харин томоотой сайн хүү юм шиг.
Нэгсээ зүр нь явъя да. За яа. Антиг очиж бас өмнөөс хамаагүй. Бүхэн тангаар хүрсэн зэргийн албаар. Тэр хүний бие биелдэр сэтгэл зориг мэдлэг оюун ямар төрсөн байх ёстой? Бид түүнд хүрсэн байх ёстой. Хөрхий байлт гэж чамдэр очих болно. Гарахгүй л байгаа шүү дээ. Би тэгээд яах вэ? Хүмүүс бол бүгдээрээ алиас албатай. Улсын драмын Эрдмийн театр үзүүлж байна. Тэд нар над шиг болох гээд үхэлцгээж байна гэж боддоо. Наадхан шиг ч амархан зүйл гэж хаана байна аа? Гэхдээ чиний бодсон шиг тийм сайхан зүйл бас биш. Оддын өвчин энигмийн жүжиг. Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Хилдэггүй бас үүддэг байх нэ. Тэр улсад аль муудад сайтах юм. Юм чи намайг дурд төсөв гэж дадлаад ах юм. Яг хэрэг чи тэр залуу зааж өвчтөс таньдаг болгоо юм. Чи нэрээ намайг өмнө болгочих юм аа. Тэр манай салааны захирагч. Нэрээ бүр үндэж игээл гэсэн юм. Янз бүрийн зүрхсэн байна. Явж салаа өгчтэй гэдэг шийдэл ав. Жавцсан маань би Монгол улс чинь хөгжиж байна шүү дээ. Чи өөрөө зүв ярьчаа захны давгаа хатаа сууж байна. Бригад багш. Хамбраг. Ойгоо. Халирах айдасгүй тусгайгийн дачдаа чин бид эгэл сэргүүл чихэн тангарах өргсөн ирчүүл нэрээ бид тусгай салааны хаан нэрээ гаргасан эрэлхийг цэргүүл тусгай салаа алхан тугийн дор жагсан тусгай салаа давшин Тосон садыг давна тусгай садаалхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тосон садыг давна Хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бин садаа жигсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхалтай тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна тусгай садаа алхан тугийн дор жагсан тусгай садаа давшин тусан садыг давна
Тусгай салаа 14-р анги. Энэ миний орчтой. Үгүй 2 3-уулаад тусдаа өрөөнд бийдэх юм уу? За яалаа бичтээ. Чи наваа зүйлээд Тамира гэж дуудаа сэрлэгэд идэв. Энэ даа зэрэг бүгдээрээ сонсдог гэсэн үг үү? Хичмээр юм аа. Одоо нөгөө Тамира нэрцэн байна гэдэг. Энэ зэрэг ирж байгаа хта. Яадгийг ярьчлаа гэд. Ярих тусмал гоё үсттэй. Манай хал зэрэгүүд чамааг өдөр болгон ирдэг болохоор бид хоёрыг бүр таньдаг болчихсон байна лээ. Чамааг өдийн цайны цагаар ирдэг болохоор бүр өдийн иргэхийг нэрлчихсэн байна шүү дээ. Яана ямар хичмээр юм бэ? Үгүй. Нөгөө гадар яаддаг. Цэрийн дарга хүмүүс чинь бас ингэ цуг хондгоо. Хүй. Гүчи дахиад л ихэллээ. Энд чинь юу гэж тэд нар хонж байгаа юм? Тэд нар чинь өдрийн 8 цагаар ажиллачаад гэртээ харж хонохоор явцгаадаг болсон шүү дээ. Манай энд чинь байлдагч нар, төрүүч нар зөвхөн хондгоо. Тэгэл чи манай ороотод эмэгтэй цэргийн дарга байхгүй. Тийм үү. Би яг шалгаруулж яхад нэмлэгт юусэн юм бэ? Миний хувцсайлж явах зорчихгүй дээ. Түрүүндээ та эдний релакс бислэгтэй стейк гэд нэрийн хоолны захиалчихгүй. Ер нь та загчих уу? 2 бислэгтэй релакс стейк захиж. Өөр юм байхгүй. За, хүмүн тангаргаа өргөчлөө. Захны давуу хадах, шал зүлгэх гээд овоо хитэн ажил сурчиж. Зан аашин төлөвшөөд үгүй ер нь би их баяртай байгаа шүү. Би таныг ирж уулзаад захиад байхаар чинь хэлэм таталсан нэлээ хэрсэг хүү юм болов гэж бодсон чинь харин томоотой сайн хүү хэлээ шүү. Миний хүч их ухаантай хүү шүү. Гэж жоохон л буруу эрхэлсэн болохоос шүү. Би танд хэлж байсан да. Айлын эрх хөвгтөд хурч ирээд хүмүүж ээл халагддаг юм гэж. Хоёр нь хамт олонний хүмүүжил гэж энэ их чухал юм байна шүү. Тэгэлгүй яах вэ? Би бодоод идэх. Энэ цэргийн албыг л нэг 2 жил болгочих гэсэн. Наад саналыг чинь харин олон хүн тавиад байгаа шүү. Манай бизнесийн ярьдаг. Энэ цэргийн албыг нэг 2 жил болгочиход 1 жил нь энэ залуусыг их бүтээн байгуулалт үйлдвэрлэл дээр ажиллуулъя гэж. Огон зөвл санаа байна. Тэгвэл өөрсдийн гэсэн мэрэгчтэй болоод халагдах юм да. Одоо энэ цэргийн залуус шиг сайхан сургаж хүмүүжүүлээд
уул уурхай, нөхөн сэргэлт одоо энэ зам барилга дээр ажиллах хэрэгтэй. Одоо энэ аавын хүүхдүүд чинь дансандаа мөнгөтэй өөртөө мэрэгжлийн үнэлгээтэй л босч ирнэ гэсэн үг шүү дээ. Улс их орон доонс тэр залуучуудад өөрсдөө ч гэсэн хэрэгтэй л юм да. Одоо энэ цэргийн алба чинь 3 жил байхад барилгын цэргийнхэд ч одоо шинэ гэрийн мөнгөтэй буцдаг байлаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Гэрийнхээ мөнгөтэй нутагтаа очиод их нарыг авчин ингээл амьдрал эхэлдэг байлаа шүү дээ. Манай нэг дүү одоо энэ барилгын цэрэгт албаас. Тэгээд л барилгын мэрэгжил эзэмшчихэрэл амьдралд орохно хөлөө болол. Одоо нэг сайхан барилгын мастер явж шүү дээ. Одоо наад төсөл хэрэгтэй байгаа юм да. Одоо энэ их бүтээн байгуулалт төрөж байгаа үед аль алинд нь ашигтай үсттэй. Танай нөгөө бизнес ихний хэллэгээр бол алдагдaltaгүй. Хоёр талтай ашигтай бизнес болно гэсэн үг үз. Хоёр талтай биш. Дөрвөн талтай ашигтай бизнес байгаа. Улс их оронд ч, зэвсэг түвшинд ч. Одоо манай бизнесийнхэнд одоо энэ алба хааж байгаа залуучууд ч аль алинд нь ашигтай шүү дээ. Тэгэлгүй яах. Ээж. Та өглөө ер нь дээж өргөхдөө юу бодож зарилддаг вэ? Ээж нь юу бодоход дээ? Алтай хөх уусан минь их хайрхнууд минь хүүгийн минь ажил үйлсийг өнгөтэй өөдтэй байлгаж ярил гэж залбирахгүй юу даа чинь. Өчигдөр харин доод давхрын цогоор дураач хэлжүүлсэн. За. Оюун өчиг өргөсөн цайныхан дээж манай дахтны хаалтан дээр ирж буудаг гэд. Богд минь гэж их ууртай асууж байна. Гүйгүй. Харин жилиг бүр бэлгшээсэн маягтай байлаа штэ. Тийм үү. Эхийн цагаан сэтгэл, эхийн цагаан сүүний ганцхан дуссан гэсэн миний тагтан дээр ирж юу. Надад их сайхан байна гэж хэлжсэн. За яамаа да яамаа. Тэр хүн чи их сайхан замтай хүн байгаа юм. Орж гарахтаа дандаа надтай мэдлэн шүү. Тэгэхэд манай орсны зарим залуучууд яадаг гэ. Хар ирчээрээ дайрчих шахаал амандаа ус балгацсан юм шиг юмнууд явдгийн. Үгүй яах вэ? Наад чиг нэг муу настай аваатай мэдлчихэд юу юунд болдгоо байна. За дээж. Би ингэсээр дөрөв нь явъя да. За яах нь вэ? Анги дээр очиж чи бас л өөмөө самуунд игдэх нь. Үгүй миний бодлоор чинь Тангаргийн баяр өнгөрөөд 5 хоног байна. Хар өөрөөр очиж бас өнөө мө хитэн цэргүүдээ зовоох нь л тий. Зовоосон юм байхгүй шүү дээ ээж. Цэргүүдийг босгох ёстой цагт нь босгоол. Гүүх ёстой зайг нь туулуулж л байгаа. Тэрнээс ч зовоосон юм ерөөсөө байхгүй. Нэр ахын чи хэлдэг үний шүү. Танаа энэ хүүхдэд хинхэг өвчин гөөм их байна гэж байсан. Нэрээ чи миний мөнхүүд хинхэг өвчин их байгаамаа, их байгаа. Таныг л дуурайсан юм байлгүй дээ бодвол. За, ээж нь өнөөдөр ажил дээр нь очноо. Тэр интернетээр чи дүүтэй чи нэг сайн яриад авъя би. Ээж? Би ер нь гэртээ нэг интернет тавьчихсан юм билүү дээ. Яах нь вэ? Чи хий мөнгө өрхийн нэмэр үсттэй. Би ямар тэрийг сурах вэ? Үгүй тэрэнд орвол чи харин мөнгө аятай нэг эвлүүлж атгаж байгаад оройтсон ч гэсэндээ чи нэг хурмаа нэг сайхан нийцгэр хийчихэж болохгүй юу? За би хурмаа хийн дээ. Хийн л гэх юм да. Хийх гэсээр байтал чинь наа усанд чи хэрэг буучих байгаа юм биш юм уу? Би 18 чиг харагдахгүй байх гэж юу? Харагдаж байна. За ээж. Та 10 шахуулаад анги руу яваад очоорой. За. Тэгээд дүүтэй ярина үз. Харин агнаа дээр зурандаа таарчаад битгий олон юм яриад байгаа юм. Арднаг өөрөөр би орохгүй. Нэмэ чи сая анзаарахгүй юм. Чиний нөгөө байлгч чинь машины цан сэрхээж аваад явчихлаа шүү дээ. Чиний айлдагч хата яах вэ? Хүй тэгээд минийх юм уу? Нэрээ сая чам руу ширтээлээ лээ. Чи тэгээ өөдөөс нь ганц ч утга харчихгүй дээ. Чи надад хэлчихгүй дээ. Жигсаал донд ярьсан эргэрч шийд хэлүүлэхээ болёо ч юм. Өөдгүй юм аа. Би л чиний төлөө байсан бол шийдэл хүлээхээс айхгүй. Үгүй чи тэгэл худлаа ичмэр айтал яваадах юм. Хөөрхий байлгч чам дээр очих боломж гарахгүй л байгаа шүү дээ.
Би тэгээд яах вэ? Хоёул очиод ирье. Бэ болио. Яасан ч чадахгүй. Дээр ирүүлээд эргээд очих юм болж гин үү? За тэгвэл халагдтал хүлээж штэ миний найзаа. Би ч юу яагаад юм да. Санаанд дүү хоёр удаа харцныг ширтээд ингээ гортод яваад байгаа юм шүү. За яалаг ичтэй. Тэр залуу бүр чам тухаангүй дуурсан. Заримнаас нь хилтэй дэмж. Худлаач юм л. Нэрийг нь ч мэдэхгүй үйжээж. Нэг байлдагч хараад л явчихдаг. Нэрийг нь би мэдээдрий. Хаанаас ирсэн хиний үг талхыг найз нь бүгдийн нэрээсээ судлаад ирэх. Тэхөө. Яах юм бэ? Хойло дээр байлдагч юм арт юу? Хийм гортод таар санагдаад байна. Заа явсгаа дүү шүү. Энийг Бу! Тав! Үлдэмөрний хэмжээтэй. За. Амьсгалын дасал. Эхэл. 1 2 3 4 За гарны сонголт. Баруун гараа зүүн гар дээр тавьж гад. Зүүн гараараа сайн татаж өгнө шүү. За эхэллээ. 1 2 3 4 баруун гар. 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 Баруун удаа намайг харж. Баруун үд дээрээ суугаад зүүн үд чинь хойд үд чинь шулуун чанга. За эхлэе. 2 3 4 1 2 3 4 За. Ханс баруун биш. Гарт бол.
Сада. Ном. Хо. Та бүхэн тангар гөргсөн цэргийн албаагчд. Цэрэг хүнээ бие бэлдэр, сэтгэл зориг, мэдлэг оюу ямар төвшөнд байх ёстой? Бид түүн төрсөн байх ёстой. Цэргийн алба бол хүүхдийн цэцэрлэг биш. Тайван цаг төлсөх урсах юм бол эх оронд ямар нэгэн гамшиг тохиолдох. Инхийг сахиулах үйл ажиллагаанд бид бэлэн байх болно. Бид өнөөдөр норомт цагаан амжилттай хугацаанд тууллаа. Та бүхнийг би сайн сайж байна. Сада. Ном. Хон. Зүнтэш. Эрк. Зүүмөр төрүүлж алхаад. Марш. Хөөч. Орсон бүрийн хөөс шиг ямар сони. Өө. Нас ахлын хөөс тавиач. Хамаг би салж унлаа. Бусад рот салааныхаа аль хэдийн хувийн бэлтгэлээ хийж дуусаад хоолндоо орцсон юм билээ шүү дээ. Тэгэхэд бид нар дөнгөж дангаж нүр араа угаачдаг. За. Энэ чинь цаагаараа зөвл юм шүү дээ. Хорц захирагч. Цэргүүдээ булчин ширүүсэн зангирсан дэвкийсэн сайхан залуучууд болтол бэлтгэл хийдэг гэсэн. Хүн болгон тийм байх албатай юм уу? Надад л тийм булчин ширүүсний хэрэг байх ч юу. Энэ бишээ ачихсан. Энэ хорц захирагч биш тий. Бишээ. Захирагч биш тий. Урд нь яг ингэж салааныхныгаа зовоож тарчлааж хагаад тушаал буурсан юм билээ шүү дээ. Урд нь Ахмад байсан юм билээ. Өөрийнхөө арчааг үгээс болж тушаалаа бууруулсан нөхрөлөө шүү дээ. Тоор мэдээ юм. За арай ингэж хийж болохгүй баха. Би аримыг Монгол хэрэггүй гэж боддог. Хүний амьдралын хийд юм нэг жилийг үрдэг гэж үздэг. Яг үнэн бохгүй. Гэхдээ л энэ хурц захирагчд буруу өгч чадахгүй байгаа юм да. Яалаа гэж буруу авах юм бэ? Түрүүч оны цэргүүд нь марш тактикийн тэмцээнд мөнгөн медаль авсан гэсэн. Тусгай ангийн багаас өрдөө ганцхан секундээр хоцорч орж ирсэн гэж анх хоёр дэдрүүж над ярьсан шин. Би л хувьдаа энэ гүйл тасгалыг бодохоор бүр дургуй үрэх. Хүнийг бүр албаар зовоож тарчлах гэдэг юм бахтай энэ хурц захирагч. Зовоод тарчлааж байгаа хэрэг биш л дээ. Гүн чин цэрэг хүний хийх ёстой зүйл үсттэй. Түшээх. Та одоо яасан бөөрөнг юм бэ? Нэг бол үзий ядаач юм шиг гүүч юм шиг. Та энэ гүйлтийн дасгалуудыг хийх гэж яаж зовж байгаа вэ? Цаашдаа энэ гүйлтийн дасгалын норм нь улам уртсна гэж хэлээ. Тэгэхээр та яах юм? Харин ингээд гүйлгээвэл бид тэмцээнд ялан шүү. Би эртэд захирагчийн тушаалаар штаб руу бичиг хүргэхдээ очиж харсан юм. Зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн Ахмад хурц захирагчтай багийн хамт олно гэдээ бичсэн ястай гой цом байв. Бидний цом авбал гоё аа. Цом чи яаж зав зүдэрч байсан ч энэ хурц захирагчийг буруудах чадахгүй. Гүн чин ажиллаад хийж байгаа хүмүүстээ. За да. Ажиллаа хийхээсээ гадна гүй биднийг л цаагаараа юм бодуулах гэсэн бодолтой ажиллагаа байгаа байхгүй юу? Нэрээ тийм шүү. Ой. Тоор ямар долгоноор юм бэ? Энэ хурц захирагчийг өмөрч долдоод болохоор бүр амиа өгч гээд их юм аа. Тоорыг одоо ч гэсэн би хоёул ингэж харахаар нүд хорсож чинь зөө. Гэлэр долгоноор хөгийн юм.
Сайн байна уу хүмүүс? Сайн. За, алав сайн уу? Сайн. Их чинь хурцтай уулзах гэсэн. Та яшаа ороод түр хүлээж би мэдэгдээ. За, тэг. Ээшэр нэгсэг ирнэ гэсэн. Хөө за. Ороо. Ярьж гин үү? Ээж ороод ирлээ. За. За наашаа сууч. За. Сайн уу ээж? За, сайн ээж нь сайн. Миний хүү сайн уу? Сайн ээж. Та нар сайн байна уу? За, халуун орны агаарт нь тэгээ дасж гин үү миний хүү? Халуун орны агаарт нь дассан. Нэг үе бодвол хоол унданд нь чаваа гайгүй дасж байна. За. Марла тантай ярьсан уу? Одоо марлгоо нь хизээгүй төрөх гээд байна. Дөнгөж сая нэтээр холбогдсон. Төрхөөс өмнө диплома хамгаалах санаатай завгүй байгаа гинэ. Орой тань дээр очно гэсэн. Тэр сайн охины гомдооч хавдаа. Тэгвэл одоо энэ ах шигээ ингээл гом бие гоцон толгой болно гэсэн үг шүү дээ. Хөө ээж. Гэл муу юмны нэрэн дээр миний нэр явж явах юм аа. Ахтай хоёр марлааг сайн эргэж тойрч байгаарай. Төрөх төгчглөө штэ. Санаа зовлтгүй миний хүү. Тий. Ээж нь бүх юмыг бэлтчихнэ. Ахтай нийлээд өлгий, даав, юу л хэрэгтэй вэ? Бүгдийг ээж нь бэлтэнэ. Та ч хүүгээс илүү бирдэ хайртай юм уу да? Юу гинэ? За ээж, тогсон да. Ээж бие бодороо. За баяртай миний хүү. За айгу яа. Ярьслаа. Ярьчлаа. Харин ч хурдан ярьчлаа. Йоо. За тэгээ чи битэрт одоо их ажил гарах нь шүү дээ. Ямар ажил? Чи яад л хүүхдийн даавар шоу бэлтэнэ гээд. Одоо тэгээ бас дээрэс нь хас банкн дээр очих нь. Та очиод тэр мөнгөний авчихгүй дөө ээж. Би яаж чаддгийг ээж нь мэдэхгүй шүү дээ. Би ажилтаа шүү дээ ээж. Гэ тантаа ажилтаа гэдгийг. Гэхдээ энэ ялах хүүхэд гарах гэж чи үтер явах гэдгийг хэн явах юм? Яг төрхөөр нь би явнаа. Та харин өмнө юмнуудын цуглуулчихгүй. Үгүй. Хоёулаа одоо ингээд хас банк руу маргааш явна. Чи наа ажлаа зохицуулаарай. За ээж нь явж. За баяртай. За баяртай ээж. Шарын шиг хэдэн Ерөөсөө энд тамлагчийг ажлаас нь зайлуулнаа. Чиш юу яриад ихлэвэ? Галзуур уу? Харин би энэ галзуураад байгаа хүний чинь зайлуулах гэдэг юм. Хэнийг тэр үү? Дандаа гүйлтийн цай хэтрүүлдэг. Хит хүн дасгал хийлэгдэг үстэй. Гомдол хүчээд өгчнөө. Яадаг. За дөхөө минь. Сайн бодорой доо. Би л хөвтө. Наад худраггүй зангийн чинь эсэргүүцч. Чи үтэр ямар таардаг биш. Чи надад хэрүүл хийх гэдэг юм ааш. Сүлдээ хэрэггүй. Дэмий биш үү? За. Та яасан хурцайгаа өмөрөөд байгаа юм уу? Сүүлийн дөрөнд нь ороод байн юм яриад идэв байсан. Тойрон үрээлэгч нь болцсон юм байна л да. Намайг ротын бичээч цэрэг бол гэж дуудсан юм аа. Тэрнээс биш би нэг тойрон хүрээлээд байгаа юм биш. Хурц захирагч маний тийм хүмүүсээ тойрон хүрээлүүлж хор хутгах юм биш ээ. Би үйлдэл болгоны бичин за. Байлдах сүлд ийм хийх чилээгээд очоод алтан ушууга тойр өргүүл өргөөрөө мэдөө. За дах. Чамтайч яриач нээлэхгүй. Явдалч таарахгүй юм шиг дээ. Би ч гарсан дээр юм шиг байна. Гаргалгүй юу чи? Манайч. Ахын дөө. Үннийг л олж ирээ дээ. Долоо хэмжижнийг огтлоо одоо. Та бас зүр зүг хэлээд эхэлсэн баг шүү дээ. Энэ дэндвтэйгээ зүр зүгээ хэлээд улаан тамхиа баагуулад хол яваарай за. Харнаа тойрог. Гэхдээ чи үнэн мөчрийг олж иж бичнэ үсттэй. Би үннийг бичнэ. Гэхдээ дандаа гүйлтийн зам хэтрүүлээд байгаа үстэй. Дандаа хүнд дасгалууд хийлэгдэг. Яад би бичих юма заавал бичнэ. Чи тэр дүрм журмын сайн уншаарай та. Бид нар гүйлтийн зам хэтрүүлэх юм бүү хөл нормативыг биелүүлж чадаагүй юм лээ. Ер нь сүнэ хийдэг чинь цэрэг хүний хийдэг дасгал шүү дээ. Битгич хүм. Би ямар ч сан бичтгэл бичнэ мэдөө. Хоёроос л бичнэ гэж байхгүй.
Эсвэл өдөө хоолоо тэс чадан хүлээж гэнэ үү? Ойртой бид нар ч азмуутай юм шүү. Үгүй яслантай юм шиг номингийн ширээнээс заавал хол сууж тараад ах юм. Хоол суусан ч гэсэн өчтөр над руу харсан. Та хоёр хэдий болтол ингэж ширтэлцэж явах улс вэ? Тэгж жагаад өөр хүнд алдах гэж байгаа. Баяр хөтөлөө. Би Эвдэн шалгав. үүсгээ. Эхэндээ дөрөс таны тушаалаар байлгч дэнд өрлөө. Сүлтэйхэнд чин дэндвийг оддоо ямар сайхан сэтгэлтэй гэж өглөө чамд уурлаад гарсан. Тэгэхдээ одоо таг мартчихсан төрөөд ирж байна. Харин сая над руу ирж хараад юм ярихаар нь би бүр гайхлаа. Дотроо бүр баярлалаа шүү дээ. Зайлгаа шүү. Үсэгдээ. Чи ерөөсөө очиад уулзаа. Ичиж явлаагаад чам руу ширтээд өгдөг юм чинь чамд зүгээргүй л гэсэн үг. Эрхэн зэрэгтэй бол чон өмдөндөө яана гэдэг үлээ. Харин тийм ээ. Байлгч хувцгол биш шүү дээ. Чам сэтгэлтэй бол уулзч л таарах. Би тэр дэд ахлагч үсгийг хүний зэрэг зандаагаар нь ялгаад байх хүн биш гэж бодож байна. Хүнийг хувцаар ногтаад ухаанаар нь үддэг гэдэг үстэй. Би ямар ч сан чөлөө авмаар байна. Айтайгаа уулзж байгаад аав явж өгсөн спорт машиныг унаад очих юм бол арай дээр баха. Үгүй яаж ингээл пөнийгөд очих юм. Тийм үстэй. За. Хоногийн чөлөөгөө хүлээсээр байтал аль нэг ахмад юм уу? Аль нэг ахлах тэслэгч талдах гэж байгаа. Үгүй ийм хөөрхөн охины чинь эр хүн болгон шохоорно үстэй. Үгүй би тэгээд сэргээс ороод очлоо юм шүү дээ. Эхлээ чөлөөгөө авъя л да тий. Аавас чөлөө аваад гэж гуух. Оо. Яаж холбоорох вэ? Сасаалусаа. Бос. Эхэм тэр зах хичээл садаа бэлэс болсон. Санчаа хэлбэр жагвай. Өргөрөө. Эрик амди. Ари. Со. За өнөөдрийн зах хичээл 762 мм Калашниковын ерөнхий ажиллагааны тухай ерөнхий ойлголт гэсэн сэдвээр онцлог хийж байна. Бүгд нэг ажил дээр. Яг бүгд бичээрэй. Чамд ч гайгүй ажил оногдлаа шүү. Яах. Зүгээр л байна. Эсвэл чи тангаргийн баяраар бүгд хураа тоглодог л байсан. Тэгсэн бол номын чинь чамд айл хэдий унцсан байхгүй юу? Харин тий. Тоглолцдог газар байсан юм да. Эсвэл үгүй тэр төгөлдөр хуур гэдэг чинь хэр баргийн хүн тоглоод ахааргүй ундаг том өгч юм бидтэй. Тий. Тангаргийн баяр дээр уулын чивтээр их ойрхон суусан шүү. Бараг хоёр биенийхээ элчийг мэдэрсэн гэ боддоо. Дахиж харц мөргөлдөөд бөөн догтлол над руу харчаад бүр ичээ цаач. Бөө юм бас. Хулаан туг минь ээ. Харц тулгарсан, догтлсон, улаасан тэгээд ахын. Очоод уулзал та. Би л байсан бол айл хэдий очоод чи надад хайртай юу гэж асуучихсан л баг. Энийг том. Чи надад хайртай юу ахтай яхав. Эхлээд би чамд хайртайгаа хэлдэг байгаа даа. Энэ гэж нэг том баатар. Чи тийм л мундаг юм бол нөгөө нэг өндөр боловсралтай охин дээрээ очиод уулзахгүй байсан. Цаг нь болоогүй байсан юм аа. Ой, нихрээ. Тэртээ тэргүү
цэргээ салагдаад очино. Би ч гэсэн тэгвэл зэрэгээ салагдаад очино. За битгий хэрэгтэй дээ. Яагаад нөгөө гуудаа төрөлийн захирал хамаач ганц хүүгээ цэрэгт явуулсан гэдэг үг. Удаан их ч нөгөөдөөс тавсан шинжтэй харж байгаа юм ба. Дэд авлагч намын таны тушаалаар мэрэгэн бууч намын байгаль төсвийн зөвхөн тус газар онцлоод байна. Жижиг Монгол улсад айран байгаад яах гэсэн санааг би 100% дэмждэг шүү. Яг үү. Эзэн Чингис их хаалт. Сэргээ цөөхөн гэж бодлоо. Дэлхийг эзэж болоод байсан. Хөөе. Бас танах явчих. Оо, тийм байна. Хөлн чичирч шít. Хөөрхийг чадахгүй байхад нь албаар зоогаад байх юм. Оо, зэрэгч. Яана. Хоёул хөөцөлж байгаа тэмхий маглах гаргаж байгаа. Хурц захирагчийн эхнэрийн юу хийдэг хин гэдэг юм. Манай хурц даргачин эхнэргүй шүү дээ. Чи яг манай даваатай адилхан ярих юм аа. Хүүхдээ цэрэгт явуулдаа гэж муу юм юу вэ? Тодорхой цагийн хуваар тэр цэргүүдийг өглөөний гүйлтэнд 20-с илүү минут гүйлэхгүй гэж тол тодорхой бичсэн байна. Тэгэд хурц дарга яадаг үлээ. Бидний 5-аас 15 минут дандаа хэтрүүлж гүйлэх гэж үздэг. Чиний над хувийн гээд байгаа бичгч чинь